Хаврын хийд 2026 нийтийн дуучдын нэгдсэн тоглолт. Эргэх 4 цагийн эхлэл хаврын үлрэл айлчлан ирлээ. Эртний өрөөл талбсан мэд энэл цагийн ав яаснууд эрхэмсэг дуун өрөөлөө өргөхөөр нэгэн тайзнаа хурамчууллаа. Өрн цагийн бэлэгдэл хаврын хийд 2026 нийтийн дуучдын нэгдсэн тоглолт өндөр үдэнэж үзэгч түмнээ тосон авахд бэлэн боллоо. 2026 оны 5 дугаар сарын 5-нд 19 цагт Монгол бүхийн өргөөнд үндэсний өвс соёл хөгжил дэвшлийг эрхэмлэгч Үлзий телевиз. Үлзий телевиз маань одоо уран бүтээлчдтэй маш ойр ажиллаж одоо бидний уран бүтээлийг сайхан түгээж өгдгөөр онцлогтой. Тэгээ бас хаврын хийд, намрын хийд гээд олон сайхан одоо энэ сайхан уламжлал болсон тоглолтыг зохион байгуулдаг нь бас их онцлогтой санагддаг да. Хаврын сайхан улирал ирээд хүн амьтны одоо сэтгэл сайхан тэнэс энэ сайхан үед одоо тоглолт хийнэ гэдэг бол бас их сайхан. Тэгээд одоо олон сайхан одоо Монгол төмний гайхамшигтай сайхан авьяастай олон сайхан уран бүтээлчид ордог энэ сайхан одоо тоглолт болох гэж байна. Хаврын хийд тоглолтод би өөрийнхөө сайхан уран бүтээлүүдээс өргөн барих болно. Ингээд эрхэм та бүхнийг Монгол бүхийн өргөөнд 5 сарын 5-нд хүрэлцэн ирэхийг урьж байна. Өрн дулаан цаг ирсэн, ханш нээгдсэн энэ сайхан үед болдог. Тэгээ уран бүтээлчдийн бас ханш нээгдэж байгаа юм уу байдаг. Хаврын хийдэд оролцсон уран бүтээлчдийн одоо тэр зунжингаа одоо бас ажилтай байдаг гэж одоо бодоход тэр нь бол ойрхон байх. Ханш нээгдсэн хаврын сайхан улиралд 5 сарын 5-нд Монгол бүхийн өргөөнд хаврын хийд тоглолт болно. Ингээд дуун тайртай, тэр тусмаа ардын урлах дуртай Монгол ахын дүүсээгээ морилон саадахыг урьж байна.
жаргалын ороо Монголын босоо цагаан өргөнд нар зөв тойрон тоглосон эрхэм хүндэт үзэгчдээ мэдгчийнхээ өмнө сууж байгаа миний Монголын 408 зогссон төм голон минь та бүхэндээ үндэсний өв соёл хөгжил дэвшлиг дээдэгч Улзий телевизээс наачтан зохион байгуулдаг хаврын хийт гэдэг сайхан тоглолтыг эхлэх бэлэн боллоо. Арга шивгээрээ хаврын сарыг бэлэгдээд сайхан огцнараа бид ирж байгаа цэцгийн 3 сар их хичгэн харилдаг намрын сар жилийн дөрвөнгөлдөө аргадаг сайхан уламжилтай. Энэ жил улс ормон дэлгэр сайхан байхын эрүүл тэмбэр дингэж эхэлдэг. Ийм учраас энэ цагийн Монголын алдартай сайхан дуучид хурамжуулж хаврын их бэлэгчдийн чинь таны үлжий сайхан хямрыг чинь өрөөх гэж байна. Хаврын улирал шиг тэгж олон хааш гаргадаг тийм гоё улирал сонирхолтой улирал ер нь хавар шүү дээ. Хавар бол бас давхар хайрын баяр. Тэгээд уран бүтээлч ч гэсэн одоо хаврын хийт тоглолтод бол яг л түрүүн шиг тэрүүн цэнтэй оролцдог байх. Бусад зохион байгуулагддаг нийтийн дуучдын нэгдсэн том тоглолтууд бол ер нь баг үе таалга барьж байхад хаврын хийт үлддэг байхгүй. Хаврын хийт, намрын хийт. Улзий телевиз зохион байгуулж байгаа тоглолт бол за энэ жил болида алгасъя да гэж нэг ч удаа байгаагүй. Тэгээ бид тэр бол яг маш олон жил баг эхэлснээс нь ахуулаад олон жил бид тэр оролцож байгаа. Оролцох болгондоо за энэ жилийн хаврын хийт дээр ямар уран бүтээл гоё уран бүтээл хийх вэ гэд магадгүй бүтэн жил нөгөө нэг бодож исэн дууга хүн амтнд хүрэгцэн хүрэж байгаа тэр дуунаа энэ төрөө бол за энийгээ дуулвал хүмүүс их хүлээж авах байх та энийг хүлээж байгаа байх та гэдэг ч юм уу бүр тэгж бэлддэг. Улзий телевизээс зохион байгуулдаг хаврын хийт болон намрын хийт гэдэг энэ уламжлал болсон энэ тоглолтод бол уран бүтээлчид өөрсдөө оролцож байгаа нь нэр төрийн хэрэг гэж бас боддог. Зарим уран бүтээлчид бас орж амжихгүй ажил төрөлд авцсан байгаа үедээ ч гэсэн жоохон харамсах сэтгэл төрж идэг гэдэг нь бол анзаарэгдчихэд. За тэгээд хаврын хийт тоглолт маань 5 сарын 5-нд Монгол өхөө өргөнд 19 цагаас болох гэж байна. 5 сарын 5 бас гайхалтай сайхан өдөр. Тэгээд хаврын хийтийг үзэж байгаа. Мөн одоо энэ жилийн хамгийн анхны 20 жилийн хямртай сайхан жилийн хамгийн анхны дуучдын маань нэгдсэн цугларалт бол хаврын хийттэй болох гэж байна. Тийм учраас та бүхний 5 сарын 5-нд Монгол өхөө өргөнд Бүртгэн эрхий урьж байна. Хаврын хийт 2026 нийтийн дуучдын нэгдсэн тоглолт. Эргэх 4 цагийн эхлэл хаврын улирал айлчлан ирлээ. Эртний өрөөл талбсан мэт энэ л цагийн ав яаснууд эрхэмсэг дуун өрөөлөөр өгөхөөр нэгэн тайзнаа хурамжууллаа. Орон цагийн бэлэгдэл хаврын хийт 2026 нийтийн дуучдын нэгдсэн тоглолт өндөр үдэнэж үзэгч түмнээ тосон авахд бэлэн боллоо. 2026 оны 5 дугаар сарын 5-нд 19 цагт Монгол бүхийн өргөөнд үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгч Улзий телевиз. Хаврын улирлыг би одоо ер нь бол бүх юмний шинэ эхлэл одоо нялх ногоо урахад хүртэл хүний сэтгэл яг ямар гоё ялдгүй лээ те. Нялх ногооны өнөр одоо тэр дөнгөж гарч байгаа ургамлыг хараад хүний сэтгэл яаж баясдаг вүлээ. Тэр болгоны би шинэ бүхний эхлэлээр хаврыг хардаг. Би хаврын хийт гэдэг энэ сайхан тоглолтод анх удаа оролцох гэж байгаа. Тэгээд яг өөрийнхөө дуулахыг зорж өсөж мөрөөдөжсэн уран бүтээлээрээ энэ сайхан тоглолтод
оролцох гэж байгаадаа бол туйлын их эсвэл хангалуун байгаа. За энэ хүү тоглолтыг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа Улзий телевизийн Хаврын хит 2026 тоглолтоор 5 сарын 5-нд та бүхэнтэйгээ уулзахад сайхан байна. Та бүхэнтэйгээ 5 сарын 5-нд уулзцгаая. Ямар сайхан үсэ. Зэнгэ тавгдээ ямбайны хөгжим перитэшдэг хаврын өрг сайхан дугаар төрөж байна. За хаврын уйлрал үнэхээр сайхан уйлрал. Хахир хатуу өвлийг давж орон дулаан хавар айлчлан ирж байгаа урагдаг, үрждэг, төлждөг хамгийн сайхан уйлрал бол хаврын уйлрал юм аа. За хавар хайр хоёр үргэлж хамт байдаг. Сайхан сэдв. Үнхийн хайрын тухай, сайхан ханийн тухай үргэлж дуулагддаг дугаар хавар их гарт төрж харсан гэдэг юм билэ. Хавар хайр бол үнхийн сэдв. Хаврын тоглолт маань бол хавартаа уран бүтээлч бид бүгдийг нэгтгэж үзэгч, сонсогч хүмүүнтэй маань уулзан учруулдаг хамгийн сайхан тоглолт. Тэгээ хаврын тоглолтыг бас хүсэн хүлээж идэг олон сайхан үзэгчид байдаг. Зөвхөн Улаанбаатар хотын үзэгчдэдийгүй Univision, DD-шин согуудаар өдөө орон нутгуудаас бас олон сайхан үзэгч хүмүүс маань, сонсогч хүмүүс маань бас үздэг. Хүсэн хүлээсэн хамгийн сайхан тоглолтын нэг бол хаврын хит тоглолт юм аа. Улзий телевиз бол үнэхээр үзэгч түмний үзэх дуртай. Тэр дундаа 21 аймгийг холбож чаддаг. Малчин ард түмэн, үзэгч ард түмэн, аль ч эх орны маань үнцэг улам багт бүрт байгаа. Малчид, хөдөлмөрчид ард түмэн үздэг. Ийм сайхан нэвтрүүлэг. Бид ч гэсэн үзэх дуртай байдаг. Үүгээр дүү хураар дамжуулж, уран бүтээлчдийг Улзий телевизээр дамжуулж, маш олон үзэгч түмэнд хүргэж өгдөг. Уран бүтээлийг залуу уран бүтээлч Ахмад уран бүтээлч нийтийн дүү аль ч рок попын урлагийг хүргэж идэх ийм сайхан хамт олон шүү. Улзий телевизийн хамт олондоо баярлалаа. За ингээд уламжлал ёсороо хавартаан уулзуулдаг хаврын хит тоглолтын маань энэ удаагийн 5 дугаар сарын 5-нд Монгол бүхэн өргөөнөө 19 цагаас тоглогдох нэ. Ингээд үзэгч сонсогч та бүхэнтэйгээ хаврын хит тоглолтоор хамтдаа уулзцгаая. Хаврын хит 2026 нийтийн дуучдын нэгдсэн тоглолт. Эргэх 4 цагийн эхлэл хаврын улирал айлчлан ирлээ. Эртний өрөөл талбсан мэт энэл цагийн ав яаснууд эрхэмсэг дуун өрөөлөөр өгөхөөр нэгэн тайзнаа хурамчууллаа. Өрн цагийн бэлэгдэл хаврын хит 2026 нийтийн дуучдын нэгдсэн тоглолт өндөр үдэнэж үзэгч түмнээ тосон авахд бэлэн боллоо. 2026 оны 5 дугаар сарын 5-нд 19 цагт Монгол бүхийн өргөөнд үндэсний өв соёл хөгжил дэвшлийг эрхэмлэгч Улзий телевиз. Энэ сайхан тоглолтод бас ингэж сүүлийн жилүүдэд оролцож байгаад маш их баяртай байдаг. За хаврын улирал бол яалтчгүй одоо ирж яваа цаг гэдэг утгаараа за хүн болгоны сэтгэлд хэм гэгээлцсэн за өдрөөс өдөртөл одоо ингээл гадаа тулаараад байх нь цаанаа нэг сайхан тийм тулаахан сайхан уурамсгал төрүүлдэг шүү дээ. За миний хувьд ч гэсэн одоо энэ хаврын улиралд одоо маш их дуртай. За одоо хөдөө өссөн хүүхдүүд бас тэр шинэ төлийн дуу за тэгэл ногоо ургаж байгаа тэгж төсөөлөгддөг болов уу гэж бас бодож байна. Эртний дамтан ардах сэтчор ихд тагнийн өвөр билээс ихний хэмээр цацган цадигсан
эцэг тэнгэрийн мурал хуйлгаа Олон жил одоо ингээд тасралтгүй тоглогдсон болоод ч тэрөө яалтчгүй өөрийн гэсэн тийм үзэгчтэй болцсон. Тийм одоо томоохон тоглолтуудын нэг л дээ. Энэ хаврын хийт бол хаврын хийт, намрын хийт маань. За одоо дараа жил энд суунд гэдэг юм одоо бүр хүмүүс бүр хоорондоо тэгээд яриад тогтноос гарч байгааг би бүр харж байсан. Одоо гайхамшигтай сайхан өөрийн гэсэн үзэгчтэй болцсон ийм сайхан тоглолт. Дуун дуртай Монголын ард түмэн та бүхнийг 5 дугаар сарын 5-нд Монгол бүхэн өргөнд тоглогдох хаврын хийт тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. Цэжиг танд ушээд цэцэг шиг дэлгэрдэг би чиний хаврын үйлрэл гэдэгэнгүүт өвлийг өнтөд аваад за тэгээд зуныг өгтөж штт тий. Тэгэхээр ингээд яг гоё ханш нэгээд хамаг амтан хичээнээсээ гараад за тэгээ хүний сэтгэл санаа хүртэл нэг сайхан болцдог штэ. Тэнгүүд хаврын хийтгэнгүүт за яг ингээд бас битэрийн хувьд гэвэл энэ жил анх удаа орж ирэхээр яг энэ гоё дуучтай бас гоё ард түмэндээ ингэж бас гоё танилцуулж байгаа мó тий. Зэйлэлц маань хөдөө орон нутгийн үзэгчдэд одоо соёл урлагийг түгээдэг. За тэгээд өв соёлыг бас одоо түгээн дэлгэрүүлдэг гэж би боддог. Тэр үеэс 2019 оноос хойш танилцаад бид тэр чинь одоо тэр хугацаанд байнгын холбоотой байсан. Хоёлаа бас яг тэр юугаараа холбогдож ярьж байгаа л нэг уран бүтээл хамтарч хийя гэж хоорондоо ярилцаад өөр Монгол дуу болон Монгол ардын дууны попури болгон хийсэн байгаа. Тэгж л одоо найзтайгаа танилцсан. Сацилсан сүгийн туслаасан хайр хивлэнэ самарсан чэгийн дэжсэн ухаан намлагнаа. Хаврын тазиг ер нь ингээд төсөөлөхдөө за маш гоё халуун далайн байх гэж бодож байна. Тэнд хуран цогцолсон одоо үзэгч түмэн маань за одоо тэн дээрээс мэдээж одоо энэр алдартай ардын жүжигчид гавьятууд гэж зөндөө орно тийм ээ. За тэр бүгдийн дууг сонсож оёрно. За тэгээд би тэрийн хувьд бол одоо ингээд бас нэг өөр нэгэн шинэ өнгө төрх байх гэж бод. — 2026 оны 5 сарын 5-нд Улсын телевизийн зохион байгуулж байгаа хаврын хийт тоглолтод үзэгч та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Хаврын хийт 2026 нийтийн дуучдын нэгдсэн тоглолт. Эргэх 4 цагийн эхлэл хаврын үлрэл айлчлан ирлээ. Эртний өрөөл талбсан мэт энэ л цагийн ав яаснууд эрхэмсэг дуун өрөөлөөр өгөхөөр нэгэн тайзнаа хурамчууллаа. Орон цагийн бэлэгдэл хаврын хийт 2026 нийтийн дуучдын нэгдсэн тоглолт өндөр үдэнэж үзэгч түмнээ тосон авахд бэлэн боллоо. 2026 оны 5 дугаар сарын 5-нд 19 цагт Монгол бүхийн өргөөнд үндэсний өв соёл хөгжил дэвшлийг эрхэмлэгч Улсын телевиз